Бүгдэн өдрийн мэнд. Энэ удаагийнхаа бичлэгээр чөтгөрийн ангуучаа нэмээгийн шинэхэн бүлэг болох 5 дахь бүлэгт юу болж байгаа талаар товчхон ярьж өгье. Чөтгөрийн ангуучаа нэм нь адал явдалт, харанхуйн уран зөгнөл, зодооны урлаг гих төрөл чанарт багтдаг анime юм аа. Кояура Готоуге гих зохиолчтой өмнө дурдсан ч гэсэн дахиад хэлчих. Манганых нь хувьд бол 2016 оноос эхлээд 2020 онд дууссан юм байна. Манай зохиолч маань Википедиг хэлж байгаагаар нэг 6 уран бүтээлтэй байна. За ингээд нушаад яах вэ? Demon Slayer, Hashira бэлтгэлийн арк буюу 5 дахь бүлгийн эхний 3 ангийнхаа товчлол руу орцгоё. За ингээд өмнөх бүлэгт болсон үйл явдлаас болж чөтгөрүүд болон чөтгөрийн ангуучны нийгэмлэг хоёулаа хоёр талд сонор сэрэмж болон хамгаалалтаа өндөрсөн байхын үед Моган Hashira, Obonai болон Салхины Hashira Sanami нар хідэн дагуулдтайгаа саяхан алга болсон нэг эмэгтэй хайхаагуултаа явж байгаад түүнийг олон инхүү араас нь явж байгаа эхэлнэ. Эртний гэмээр том байшинд орж ирэхэд чөтгөрүүдийн отолтонд орж ирснэ мэднэ. Орж ирүүгүй юу шууд л дайралт эхлэн манай хоёр маань Hashira гэжтэй ийм л юм байдгийг сталааж гарнаа. Энэ хоёрч бас хөөхөн бит хоёр бас байгаа шүү гэдэг юм шиг л. Тэгсэн хоёр Hashira маань яах вэ? Нарны эрт тариу гэд тариулцдаг. Өмнө хизээч чөтгөрүүд ийм олноороо нийлж байгаагүй юмсан гээл дээш өсөртөл бүр олон чөтгөрүүд хүлээж идэв. Манай хоёрч нийлээд бүгдийн уулан тасар татнаа. Булгаалагдсан хүнийг авран чөтгөрийн араас хөтөл Накимегийн хязгааргүй цайз руу чөтгөрөө ороод алтчдаг. Манай хоёр юу болчихв? Яач юу гээл би бинээс асуудал. Би яаж мэдтiin цус гэж гэд хэсэг өршлөгдөнө. За одоо энэ дээр тайлбар хэлэхэд Музан Незуког наранд гарсныг мэдснээс хойш өөрийнхөө бүх чөтгөрүүдийг хязгааргүй цайз руу дутан нэгээр нь туршилт хийж байгаа. Мөн чөтгөрүүдийг дахиж дэмий тэнүүлэх шалтгаангүй болсон гэж үзсэн юм байна. Энд дэр нэмээд хэлэхэд манай энэ хоёр Hashira маань хүчээрээ 2-т Салхины Hashira, 3-т Моган Hashira орд юм байна. Моган Hashira бол хамгийн хурдан чадварлаг сэлмийн урлагтай гэж бичигдсэн байт юм биш. За ингээд хэсэгч өөрчлөгдөд манай зоо шидэж шийдвэрээ гаргадаг байсан Канау маань эрвэхийн цамхтаа иргэн ирэхэд шавжны Hashira Shinobu түнд өмнөх сисэн дээр юу гарсныг товчхон тайлбарлаж өг. Одоо Незуко наранд гарсан анхны чөтгөр болсон учраас түүний араас Музан чөтгөрүүдэд явуулах болно. Боломжтой байгаарай. Мөн Hashira нарыг хуралд утас учраас би явлаа гэж хэлдэг. Найдаж байгаа шүү гэж энэ бүлэг маань эхэлж байгаа юм да. Танжиро маань эрвэхийн цамхагт имжлэгдэж байгаагаар дараагийн хэсэг эхэлж түүнд Какушу нарын нэг чөтгөрүү дарахтын байршлыг мэдсэн учраас тэд бүгд нэг өдрийн дотор нүүсэн. Мөн чөтгөрийн ангуучны нийгэмлэгээс ийм зүйл болохгүй гэсэн хитэн хараа байсан учраас нөхцөл байдалд бэлдэж тавьсан нуус тасан руу бүгдийг нүүдлсэн гэж хэлдэг. Тэгээ плюс Какушу гэдэг нь чөтгөрийн ангууч болох эцсийн шалгалтаа унсан гэсэн ч чөтгөрийн нийгэмлэгт ингээд ч болов тус хүргье гэсэн хүмүүсийн нэгдэл юм байна. Тэгээ ийхүү мэдээлэл солилцож байхдаа Танжиро түнд өөрийнхөө нууцыг дэлгэнгээ халтнаа. Бас л амсгалтай байгаа шүү те. Ийхүү Hashira нар уулзлаа. Манай хоёр маань жаахан завгүй байсан учраас хамгийн сүлд нь ирээд тэдний хурал эхэлнэ. Харамсалтай нь Kagaya Ubuyashikiгийн биеийн байдлаас болоод Amane Ubuyashiki энэ хурлыг авч явна. Хурал эхлэмэх цайр болон манангийн Hashirагаас асуулт орж ирнэ. Тэднийг тулдах үед биен дээр нь нэгэн тэмдэг гарч ирж чадсан байдаг. Тэгэд энэ тэмдэг нь түүхэнд Музаныг хамгийн анх буулгаж авах шахсан ангуучид бүгд ийм тэмдэгтэй байсан гэж өгүүлэгддэг. Мөн одоо хүртэл нууц байсан шалтгаан нь тэд тэмдгийг яаж эзэмших нь ерөөсөө тодорхойгүй байдаг. Харин тэмдэгт хүн гарч ирсэн тохиолдолд эргэн тойрныхан ч мөн адил тэмдэгтэй болсон хэмээн ихний амьсгалыг эзэмшигч чөтгөрийн ангуучны тэмдэглэлт гарсан юм байна. Харин энэ тэмдэгтэй хүн тэдний дунд байгаа нь Hashira биш. Харин гагцгүй манай Танжиро юм аа. Тэгээ Танжирогоос улам очиж асуусан юм байна л да. Тэгсэн Танжиро өдөөс нь "Стапау гээл шүү гээл ингээл тэгэл" гэсэн байдлаар юус нэг юм тодорхой тайлбаргүй ойлгомжгүй тайлбарсан юм байна. Одоо хайр болон манангийн Hashira нар тэмдэгтэй болж чадсан учраас яаж гэдгийг нь ийхүү заанаа. Хайрын Hashira маань нэг сайн илэрхийлж чаддаг юм аа. Яг л Танжиро шүү. Харин манангийн Hashira тэдэнд тулаан дунд энгийн бус зүйл мэдэрсэн. Өмнөх тулаанаар буюу дээд сартаа тулдаг үед миний бие хортож хурдан хөдөлж чадаагүй. Тэр үед тосгоны нэг жаахан хүүхэд алуулах гэж байх яг тэр үед хуучин дурсамж гинт санаанд орж ирэн үнэхээр их уур хилэн мэдрэгдэж өөрийнхөө сэтгэл хөдлөлөө алдсан байсан. Тэр үед миний зүрхний цохилт минутанд 200 удаа цохилж байсан. Бас миний бие ч халуун шатаж байсан.
тодорхой хэлбэл 102 градусын халуунтай байсан. Энэ үед энгийн хүн бол өөх магадaltaй. Гэвч үнэхээр энэ тэмдгийг эзэмшиж чадах хүн л магадгүй тэсч чадах хаа гэж тайлбарладаг. Хамгийн гол юм нь аним дээр тайлбарладаг юм аа. Яг тайлбарлах гэсэн чинь хэсэг солигдчихтэй. Тэг юуны тул би та нарт ярьж байгаа хэлээ дээ. За тэгээд тэр нууц бол 25 нас хүрэхээс өмнө энэхүү тэмдгийг эзэмшвэл 25 наснда нас ордог. Харин 25 наснаас дээш настай хүн буюу 25 наснаас дээш настай хүн энэхүү тэмдгийг эзэмшвэл сөрөг нөлөөгүй гэдэг юм аа. Үүний нэг том жишээ бол энэ байна. Кокушупо гэх анхны амьсгалын тэг эзэмшигчийн ихэр ах нь бүлгөө. Тэрээр ийм тэмдгээ 25 наснаас өмнө эзэмшиж үхийн мөхөл дээр чөтгөр болсон гэдгийг. Тэг энэ дээр айгүй их юм ярмаар л даанч буцаад анимд орцгоё доо. Хэсэг өөрчлөгдөн Зенитсу маань даалгавраасаа эртэл Незуког наранд гарсан байгаагаараа шоконд орно. Одоо л өстө өөртөө гэрлүүлээ. Би л хамгийн удаан хажууд чинь байсан юм чинь. Гэтэл өөдөөс Незуко тавтай морил Иноsuke гэж авдсан да. Энэ бол Иноsuke-гийн ажил бүлэг. Яг энэ үед Хагенецуко дарах маань Танжирогийн сэлмиг төнд өгдөгөө. Биеийн байдал айгүй муу байдэ. Энэ нь Танжиро сэлмиг болоогүй байхад ашигласан учраас дахиад бүр ихнээс нь эхэлсэн гэж уурлнаа. Үүнээс болоод би энэ уугаа. Тэгсэн гинэт Иноsuke цонхоор өсөрч орж ирээд Хашира нар өөрсдийнхөө бэлтгэлийг 3 өдрийн дотор эхлэхээ зарласныг нэг сонио ойлгомжгүй байдлаар тэдэнд хэлэн хөөрөн баярлана. Одоогийн байгаа болон хуучин Хашира нар бүгд нэгдэн энэхүү бэлтгэлд багшаар оролцох юмсан жээ. Бүхэл чөтгөрийн ангуучид бүх Хаширагийн дор ээлжлэн бэлтгэл хийнэ. Энэхүү бэлтгэлийн талаар Зенитсу Танжиро ч бас ярилцаад амжина. Ийхүү Хашира нарын бэлтгэл эхлэн тэд Тенген Хаширагийн бэлтгэлээс эхлээд хурдан хөдөлгөөний бэлтгэлийг Манангийн Хаширагийн дор, уян алархавын бэлтгэлийг Хайрын Хаширагийн дор, Могон Хаширагийн дор сэлмийн урлагийн бэлтгэл, харин дараа нь хязгааргүй цавцлалтын техникийг Салхины Хаширагийн дор, хамгийн сүүлд нь Химежима буюу Чулуун Хаширагийн дор булчин хөгжүүлэлтийн бэлтгэл гих ийм дараалалаар орохыг хэлдэгэ. Ийхүү Аалгад дайныг бэлтгэл эхэлж байна. Харин Кагая эзэн Танжирод тусгай нэгэн даалгавар өгнө. Усны Хаширатай ойртон түүнийг Хашира болгох сэтгэл зүйн бэлтгэлийг хийх юм уу та. Кагая эзэн мөн энэ үед өөрийнхөө хэрэг Тамаяог олж Убуяшики цайзад өрн хамтдаа Незукогийн мэдлэгээр нэгтгэж музааныг устгах санал тавихад дуртай явж шүрдгөө. Танжироч захиасын дагуу аяагаас жижигхэн зөвлөгөө авсны дараа замдаа гарнаа. Танжиро Гию үгстэй залхатлан дагнаа. Зөвшөөрлгүйгээр эзэмшилтэнд орж ирээд юм ярихт нь Гию Танжирог усны техникээр орхиод явсанд нь уурлан мөн усны Хашира байхгүй байгаа болохоор хурдан хүн олох хэрэгтэй гэж хэлээд яваад өгдөг. Ингээл манай Танжиро Кагая эзний захиасыг дагаад шүнийг үүдэнд нь өнгөрүүлэхээс эхлээд өдөр болгон түнтэй ойртох гэж яадаг. Бэлтгэл хийя. Бүгд хүлээж ийн гих мэтэр хитэн өдөр өнгөрнө. Магадгүй ястаал залхсны эцэст түнд өөрийнхөө сэтгэлийг шаргалдаг. Усны Хашира бол Гию биш, Сабито гих түүний найз болох ёстой байсан юм а гэж л. Үнэхээр чадварлаг байсныг нь ярин сүүлийн шалгалтандаа Гиюг Сабито аварж байсныг хүртэл хэлнэ. Гэвч хин нэгний тусламжгүй хоолоогоор тэр зүг рүү яваад буцаж ирээгүй мэддэг. Бусдыг аварч чадахгүй, бусдаар авралдаг хүмүүсний Хашираг их цолд тохирохгүй, хүн өөрийгөө чөтгөрийн нийгэмлэгч багтах ирэхгүй юм гэдгээлэн түүнийг цагаа дэмий өрч байна гэж хэлээд цаашаа бас л яваад өгдгөө. Яг энэ мэдрэмжийг Танжиро Ренгокугийн хүлтэй адилтхан дурсан Иносукигийн хүчтэй нэгэн чамд итгэсэн байхад тэр хэмжээл яаж байхаа бод гэсэн үгийг Гиюд яаж хуургаж хэлэхээ бодон Гиюгээс Сабитогийн танд үлдээсэн зүйлийг та хэн нэгэнд өвлүүлэхгүй гэж юу гэж асуув. Хэсэг өөрчлөгдөн би л өгөхөд болох байсан юм гэж дахиж битгийл. Хэрвээ тэгвэл би чиний найз байхаа болно. Игччин хүртэл чамайг өөрийнхөө амийг зөлж амьдруулж байхад түүний чамд үлдээсэн ирээдүг бусдад түгээ гиев. Гих үгийг ойлгож сүнсэн даалгадуулан бүгдийг ойлгоно. Марцсан тэр бүх мэдрэмжээ тэр бүх гониг зовлонгоо санав. Хүүхэн шиг байсанд уучлал хүсэн. Хамт ягаад ч юм гомь уралдчихдаг болчихдээ. Энэ үед Шавжны Хашира өөрийнхөө сүүлийн даалгавартаа өөрийгөө бэлтнэ.
Энийг манай Накама нар маань жоохон сүйтэл ойлгох уу. Ингээд хэсэг солигддог манай Үзүй буюу формер хаширагийн бэлтгэлийн хэсэг гарнаа. Хэвээ бүгд л камера тасарч бэлтгэлээ хийж байгаа юм да. Танжирогийн даалгавар амжилттай болсон учраас бэлтгэлээ эхлэхээр Үзүй дээр ирнэ. Танжиро бэлтгэлээ эхэллээ. Бусдаасаа хэвээ хав илүү байгаа нь илт байгаа. Бүр кайф аваад идэв да. Ингээд шүн болж нэгэн хоёр иргүүл Энцуког чөтгөрүүд хайж байгаа талаар ярилцаад явж байтал чөтгөрүүд тэнд ирсэн болох нь тодорхой болно. Тэр дундаа дээд сарны 4 дахь сар. За ингээд юу ч боллгүйгээр өглөө болно. Өглөө болоход нөгөө л Танжиро урдаа бусдыгаа манлайсаар л байна. Амарх үедээж бэлтгэлээ эсэр л байгаа юм чинь. Өдрийн хоолой тухлан зооглон уул тойрж ирсэн хүнд л оройн хоол өгнө гэж хэлэн тэднийг уулны гүйлтэнд явуулна. Энэ үед Хизикийн өнгөрснийхэн тусламжийг санан Танжиро Гиюг ялан түүнийг Хаширагийн бэлтгэлийн нэг хэсэг болох сүүлийн саналаа тавьж байгаас гарна. Гидсэн дэлбэрхийн даваан дээр Гию албаар хожигдсан юм шиг байлаа л дээ. Энэ нэгснийх гардгүй маа. Хашира нар мааж өөртөөхөө тэмдгийг гаргах гэж хичээгээд болохгүй талаараа ярилцсан. Мөн тэд тэр чөтгөрийг барьж авах гэж хичээсэн ч алга болцсон. Мөн тэр олон байшингууд дотор бидний мэдхгүй хүчнээ олон чөтгөрүүд байгаа бол хэмээн ярилцсан. Тун удахгүй маш том зүйл болох нэ. Энэ болох зүйл чөтгөрийн ангууштай нийгэмлэгт маш зөргөөр нөлөөлж болно гэж могон Хашира хэлнэ. Яг ингэж ярьсны дараа салхины Хашира түүнд нэгээр хоорондоо нэгийн эсрэг нэг үзье гэх саналыг тавина. Могон Хашираач би яг л тэгж хэлэх гэжээлаа гэд саналыг хүлээж авдаг. Буцаад бэлтгэл дээр Танжиро 3 их нарттай сайхан цайд дундаа тавьсан entertainment дөрөвт юу болсон үйл явдлын талаар ярьж гарна уу. Нарс жаргалаа өнөөдрийн онцгой зүйл бол оройн цагаар уулан дахь чөтгөрүүттэй байлдах бэлтгэл байлаа. Үзүй чөтгөр болоод тэдний эсрэг дайрах бол тэд биеэ хамгаалах ёстой. Үзүүч нэгээр нь зөвлөгөө болгож авч байна. Юу ч харагдахгүй харах үед шиноби болох үзүй даваа талаа ашиглан хинхийг нокаут хийчихнэ. Одоо харин Танжиро болон үлдсэн хитгэн хүний ялж боллоо. Үзүүч Танжирог үнэхээр сайжирсныг анзааран нэгээр нь буулгаж авсаар л байлаа. Бусд нь сэтгэл нь хөдлөн дайрч эхэлнэ. Гэвч эцэст нь бүгд ялагдчихнөө хөрхий. Бас тэгээ зогсохгүй тэдний зүрхэнд бид дээж төрөлтөө угаасаа тулаад дийлэхгүй байна уу. Гэхдээ та хоёр шиг хүчтэй хүмүүс байхад ядаж арт чинь та нарт тусалмаар байна гэж хэлэн илүү ихээр бэлтгэлтэй шалгамгаа орноо. Ингээд үзүүгийн бэлтгэлийг Танжиро давснаар дараагийнхаа бэлтгэл рүү явна. Танжиро дараагийнхаа бэлтгэл дээр ирлээ. Мангийн Хашира тэднийг хэрхэн бэлтгэж байгааг харуул их л хатуу бэлтгэл болгосон ч дээ. Танжирог Мангийн Хашира хараад царайн шал хөр болонгуудаа бэлтгэл дууссаны дараа Танжиро тамт өөрийнхөө сэлмүүдийг ирэлж байгаа гээл хэр байгааг нь Танжирод гайхуулна. Оройн бэлтгэл үргэлжилсээр Мангийн Хашираад хүрч чадах хүн хараахан байхгүй гоолтой. Мангийн Хашира чи энэ байдлаараа чөтгөртэй тулдвал шууд л хүн гэж хэлчихэд бэлтгэлээ дуусгана. Хамт бэлтгэл хийж байгаа найзууд нь Танжирогоос Хашираг жоохон зөөлхөн байгаад өгөөч тхүү гэд гуйгаад өгөө гэхэд хариуд нь Танжиро тэдэнд ер нь миний бодлоор Хашираад л хамгийн хэцүү байгаа баха. Өдөр болгон биднийг бэлтгэлж байгаа. Бас өөрийнхөө бэлтгэлийг хийж байгаа болохоор түүнийг жоохон ч гэсэн ойлгох гэж хичээвэл ямар вэ гэд хөөхөн инэнэ. Нар жарах үеэр Хашираа нэг тийш явж байхыг Танжиро харлаа. Түүнийг дээд дүрм чөтгөрийн нэг ажиж байхыг бид харна. Салхи болон могон Хашираа хоорондоо бэлтгэлээ хийж байх зур Мангийн Хашираа тэдэн дээр очин өөрсдийнхөө хувийн бэлтгэлээ эхлүүлнэ. Хоёрын эсрэг нэг тулаан. Бэлтгэл дуусч жаалжуул хов баццгаана. Танжирог идгэж байгааг мөн удахгүй тэр хоёр дээр очино гэхэд энэ хоёр бүр Танжирог хамраас өгцөн бацаа хичээ заах ихтэй тэсэн ядан хүлээж ийдаа гэдлээд юм да. Тэгсэн манай Мангийн Хашираа ингэж хэлнэ. Дараагийн өдөр болж манай Мангийн Хашираа нөгөө үедээ нэгээр нь зодсоор л байна. Модон сэлэм яа юм байна. Ер нь жихэн сэлмэр үзвэл та нар сайжих юм байна. Бэлтгэлээ эхлэе. Гарын салганаж хөлс нь урсаж буй сурагч уучлаарай гэх үгээр бэлтгэлээ эцэлнэ. Бэлтгэлийн эцэс Токито тэдэнд би та нарыг чөтгөрт алуулахгүй он удаан жил амьдраасаа гэж л энэ бүгдийг заах гэж оролдож байна гэдэг. Өдөр хоногч урсан Танжиро Токито хоёрын ширүүн тулаан ийхүү хэллээ. Хөл гар нь хурдан болж гээл түүнийг шууд дараагийн шат руу явуулчихна. Гэхдээ энэ Танжиротой ярьж байгаа бусдаа ярьж байгаа байдлыг ингээд хардаа. Токитог бусдаагаа зөвөөлгөн харьцах бооцоо тавин цаасан шуун тэмцээн эхэлнэ. Дааш Танжиро ганц ч ялж чадахгүй бүрэн хожигддаг. Үүнийг харсан бүгдээрээ өрсөлдөөнд оролцохоор болж баг багаар хоорондоо ингээд бонд үүсгэж байгаамаа.
Дараагийн ашираагийн бэлтгэл бол ингээд хайрын хашираатай хамт уян налархай сонголт цайтай биений бэлтгэл хийнэ. Яа. Инхүү маш хурдан дараагийн шат руу яваад өгнө. Гэвч могон ашираа түүнийг үзэн ядалтаар дүүрэн өгтөнө. Ингээд зөвхөн Танжиро зориулсан бэлтгэлийн газарт бид түүний дараагийн бэлтгэлийг харна. Энэ бол тэдний гол байх энэ зүйлийг модон сэлмээр онж цохих бэлтгэл. Маш удаан болгоомжтойгоор бүгдийг нь зогсон ч тэдний голоор тэдний гимтээлгүй зохино гэдэг Танжиро шин сорил боллоо. Хоёр дахь өдөр удаан байна. Бас унлах чадвар ч удаан байна. Сэлмийг нуглах чадвар маш муу. Дахиад 3 дахь өдөр удаан байна. Удаан байна. Хитрхи удаан байна. 4 дахь өдөр бэлтгэлийн өрөөг ой мод хатан дунд чөтгөртөө дулдаж байна гэж төсөөлье. Хэрвээ миний сэлмний дайралт мод чулуун зохигдвол хүч нь багасж би өөрөө ч хүүх магадaltaй юм байна гэж бодоод түнтэй тулалтан түүний нүмергийг зүсч чадсанаар дараагийн шат руугаа явж чаддгаа. Шиназугава ашира буюу салхины аширагийн бэлтгэл рүү явах замдаа Зенитсүтэй таардаг. Зенитсү түүнд эндээс цугтаа энэ бол там гэж анхааруултал түүнийг салхины ашираа шууд ухаан алдуулцдаг. Могон ашираатай адил тэрч бас Танжирог сорихоор хідэн үг хэлээд амжнаа. Энэ бол өрөмдөх, цолох, нүхлэх ч юм уу. За мэдэхгүй. Ер нь нэг иймэрхүү юм өрөмдөөд нүхлээд тэгээд цоолох маягийн бэлтгэл баггүй. Танжиро нэг л секундэд анхаарлаар сулруулахад л ийм болноо. Танжирод онцгойлон хандаж хайрлаж байгаа нь л энэ ах. Орой болоход Геня түүнийг түр байж ахаа тантай ярих юм байна гэхэд салхины ашираа түнд надад дүү байхгүй. Чам шиг ямар ч амьсгалын техник ашиглаж чадахгүй юм. Чөтгөрийн ангуучдын нийгэмлэгээс гаруул таарна. Чи бас сэлэмчин ч биш гэж хэлээд яваад өгнө. Зүгээр л явуулчихгүй дураагч нь би хэрвээ чөтгөр идчихвэл лаад ш гэж хэлээд алуулах гэж байхад нь Танжиро түүнийг аварнаа. Салхины ашираа түүнийг яг одоо чөтгөрийн нийгэмлэгээс гар аль эсвэл эндээ үхэх гэсэн сонголт өгөхөд Танжиро өмнөөс нь юу яриад байгаа юм бэ? Тэр байгаагүй бол бид өмнөх тулаанд хожигдох байсан. Тийм юм байхгүй гэж хэлснээс болоод зодон үлснэ. Танжиро салхины аширааг нэг л удаа өшөглөж чаддагч үүнээс цааш үүр цайтал тулаан болж Танжиро болон Зенитсү хөөгдснөөр инхүү дараагийн буюу хамгийн сүүлийн ашираагийн бэлтгэл дээрнэ. Энэ бол чулууны ашираагийн тэсвэр, хатуужил, хүч чадлын бэлтгэл. Энэ бэлтгэлийг давахын тулд эхлээд цэв хүтэн хүчтэй урсгалын доор буюу хүрхрээний доор зогсохоос эхлээд 3 том мод өргөх. Сүүлд нь том чулуу хөдлөх гээд 3 ийм энгийн хэсгээс бүрдэж байгаа бэлтгэл юм аа. Ийхүү өвлийн хүлрэлт хийх хүүтэн усны бэлтгэл тэдний хязгаарыг сайн шалгана. Тий. Иноске бас энд ирсэн байдэн шүү. Зенитсү fail, Иноске бас failт нэ. Ингээд Танжирогийн ээлж боллоо. Өө хөөрхий, мөн л fail. Хоолны цаг болж амтрхан загсаа идэж дуусан. Буцаад бэлтгэлтэй гарнаа. Хичээл зүтгэлийн шанд 1 2 дугаар шатыг хурдан давлаа. Одоо хамгийн сүүлийн 3 дугаар шат буюу аврах том чулууг хөдөлгөөх л үлдлээ. Ингээд орой болоход Накиме дээд сарын 4 дэх чөтгөрийн нийгэмлэгийн 60% хаана байгааг олж илрүүлснэ музаанд хэлэн. Тэр хоёр Незуко болон Убуяшки хоёрыг л хайгаад байгаа бололтой энэ тэрүүгээр нүднүүд гүгэстэй. Буцаад бэлтгэл эхэллээ. Танжиро таавчх сугартал бэлтгэл хийж байсан ч яг энэ үед бусд нь бид нар барахгүй байна уу? Бай гэл яг явах гэж байхад нь Танжиро тэдэнд ойлголоо. Та нар бидний харийг сайн хамгаалж байж бид бүгд чөтгөрийн нийгэмлэгийнхэн музааныг дарж авч чадна шүү дээ гэж хэлэн хоёр талдаа сэтгэл хангалуун тэд салнаа. Өдрийн хоолны цагаар бид Танжиро хоол хэрхэн шарж болгол гоё амттай болдог талаар мастер болохыг мэддэг. Ингээд л бэлтгэл хийсээр л нүдээ бүлтрэх шахтал биеийнхаа бүх эрдэс бодисыг хөсөөрө гадагшуултлаа бэлтгэлээ хийсээр л. Гэтэл гинт Геня гарч ирэн Танжирогийн тэмдэг илүү тодорч байгааг хэлж өгөөд түүнд анхаарлаа дээд зэгтээ төвлөрүүлэх үед хүний биеийн хүч максад авч чаддгаа гэж тусалцааг өгдөг. Танжиро бүх мэдрэхүүгээ гартаа төвлөрлөн хэцүү дурсамжуудаа дахин санан уур хилэнгээр өөрийгөө цэнэглэж чулууг түлхтэгч бас л болсонгүй. Оройн хоолч болж Танжиро дахиад хоолоо дуртайхан хийн Гениатай жиг жуг ярнаа. Энэ ярианаас Танжиро өөрийнхөө хамгийн найдан дурсамжаа бодон Ренгокугийн зүрхээ асаа гэх үгийг санан дахин нэг удаа чулуу хөдөлгөх бэлтгэлтэй гарахад энэ удаа тэр чулуугаа хөдөлгөж чаддаг. Хөдөлгөх үед түүний толгойн тэмдэг тодроод байдаг. Энэ чигээрээ Танжиро өглөөнийхөө бэлтгэлээ хийсээр шин техник суран чулууг хөдөлгөж чадах хүчтэй болдог. Энэ үйл явдлыг хажуугаас нь харж байсан Зенитсуд инхүү нэгэн захиа ирдэг.
Танжиро нэлээд гол чулуугаа хөдөлгөж бэлтгэлээд авах үед би энэ усаар дутагдсан үхэх шахдаг. Азар чулууны хашираа түүнд ирж усуулганаа. Чулууны хашираа Танжирог дархтын хотод дүүгээ бос иргэдийг хамгаалсан. Тиймс учраас чамайг маш их хүндэлж байгаа шүү гэж хэлдэг. Хариуд нь Танжиро үгүй та буруу ойлгосон байна. Дүү минь амиа зоолж намайг тэднэр рүү явуулсан. Би үргэлжил зөв замыг хайсаар ирсэн. Ягаад ч миний замд үргэлжил туслалцаа өссөн хүмүүс байж таардаг. Тиймээс намайг бити буруугаар ойлгож эрт үгнэрэ гэж хэлэхэд харин ч энэ бүгдийг сонссон хашираа түнд би чамайг тэр тусмаа хүндэлж байна гэж хэлэн өөрийнхөө түүхийг Танжирод ирж өгнө. Би залуу байхдаа өнчин хүүхдүүдийг өсгөн хамт амьдардаг байсан. Хэдэн өдөр хоол идэхгүй байсан ч хүүхдүүдийг өдөр болгон гиз садгалан хонуулахыг айгүй хичээдэг байлаа. Яг л гэр бүл шиг бүгд бие биенээ тусалж дэмждэг байсан ч нэг орой хүүхдүүдийн нэгэн чөтгөрт миний амийг өршөөл би илүү олон хүн байгаа газар зааж өгье гэд биднийг унтаж байхад гэртээ чөтгөр оруулаад ирсэн. Орой бүр чөтгөрүүдээс хамгаалдаг ийм арцуугалдаг байсан ч гэсэн тэрийг хүртэл унтраасан байсан. Ингээд хараагүй хашираа маань тэр үед л саяхан нээсэн Танжирогийн чадварыг нээж хүүхдүүдээс нэгийг л хамгаалж чадан чөтгөрийг өглөө болтол зодож ялан дийлдэгч ганцхан үл цоохин түүнийг чөтгөр химээ гэлж цаазаар ахуулах яг тэр агшинд Убаяшики түүн дээр ирэн түүнийг авч явдгаа химээ нэлдэм байна. Хашираа маань чи зөв замдаа явж байна. Илүү хичээгээрэй гэж хэлээд түүний толгой гиснээр инхүү бэлтгэл дуусна. Өдрийн хоолны цагаар Зенитсу ирэхгүй байхыг анзаарч Танжиро түүнд хоолыг нь авчиж өгөн би цааш явлаа гэж хэлэхэд өө тийм үү. Хоолоо наанаа тавьчихоо. Аа тийм баяр үргээ. Надаа өөр хийх юм гарч ирсэн. Надаа санаа зовтгүй. Чи хийж чадах юмаа сайн хийгээрэй. Гэд хүүтэн хоолоогоор түүнийг үддэг. Тэгэд энэ юу захиа ирчвэ гэвэл энэ чөтгөрийг оруулж ирсэн бацаан гэдсэн чинь энэ Зенитсугийн хамт бэлтгэл хийж ирсэн найз юм байна л. Тэгээд яаж ч байгаад юм чөтгөр болцсон гэд захиа ирсэн юм байлаа шүү. Танжирооч цааш гиюдээр очиж бэлтгэлээ ихээр замдаа гарна. Очиход салхи болон манангийн хашираа хоёрд бэлтгэлээж өгдөг. Өмнө нь ерөөсөө харж чаддгүй байсан хөдөлгөөнүүд одоо түүнд харагдаж эхэлдэг. Орой болж салхины хашираа буцах замд түүнийг ямар нэг юм хараад байгааг мэдрэн барьж автал дээд дөрөвдөх сарны нүддэг. Инхүүтэд нууцаар ажиллуулж байснаа мэдхүйд Убаяшики дээр музан ирнэ. Ингээд эхний 7 ангийн товчлол энд хүрээд дуусч байна. Сүүлийн анги жаахан уртайсан болохоор тусдаа бичлэг хийхээр шийдлээ. Энэ нөтрөл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн ангиар дахиж уулзтлаа. Түр баяртай. Инхүү season 5-ын хамгийн сүүлийн анги эхэлдэг. Чөтгөрийн нийгэмлэгийн сүүлийн 1000 жил хайж байгаа Музан гэх хүн миний өмнө ирсэн байна. Чи түүний гадаа төрхийг надад хэлээд өгөөч гэж эхнэрээсээ асуув. Чамааг ирэхийг хүлээж байлаа Музан. Убаяшики гэр бүлийн удам залгааг чи зогсоохоор ирсэн байх тийм үү гэж хэлэн 6 сарын өмнө үхэх ёстой байсан би одоо хүртэл амьд хിവэрэ байна. Чамааг ялан дийлэх энэ хүслийн ачинд би амьдарсан. Чамаас олж Убаяшики удам хараагдсан. Учир нь 1000 жилийн өмнө чам шиг чөтгөрийг үүсгэсэн учраас бидний удмыг хүүхдүүдийг төрхөөс нь сул дорой биетэй болон төрсөн ч амьд үлдсэн ч 30 ч хүрэхгүй бүгд үцгээдэг болсон. Энэ хараалыг тайлах ганцхан арга бол манай удмаас гаралтай чөтгөр болох чамайг л алах гэж хэлэхэд Музан өө тийм үү. Хэдэн зуун сая хүн алахад надад ямар ч нүгэл мэдрэгдээгүй. Бурханд хүртэл надад ирж юу ч хэлээгүй штэ гэхэд Музан чиний мөрөөдөл юу юм бэ? Энэ он удаан жил яг юу хүсэж мөрөөдөж ирсэн бэ гэж асуухад Музан нэг л зүйл болохгүй байгааг мэдэрдэг. Убаяшикигийн хүүхдүүд түүнээс айсан ч зүйл байхгүй дуудуулан инээлтэн тоглох энэ агшинд Музан нэг л тайвшраад байгаа мэдрэмж авч байгаа да гайхажлаа. Мөн ямар ч харуулт хамгаалтгүй байгааг нь анзааран Убаяшики түүнд чиний мөрөөдөл бол мөнхийн амьдрал мөн бистэй. Чиний мөрөөдөл биелэхгүй гэж хэлэхэд Незукаг л болвол би мөрөөдлөө биелүүлчих нэ. Яадах юмгүй. Үгүй чи чадахгүй. Учир нь би мөнхийн амьдрал гэж юу болохыг мэднэ. Мөнхийн амьдрал бол хүн төрлөختний хүсэл мөрөөдөл. Сүүлийн 1000 жил чөтгөрийн ангуучдын нийгэмлэг баг багаар сайжирсаар ирсэн. Энэ бол хүний хүсэл мөрөөдөл үрд мөх гэдгийн баталгаа. Амь насаа алдсан тэр бүх хүмүүсийн хүсэл мөрөөдөл бол үрд мөхийнх. Энэ бүх хүсэл чамайг он удаан жил хүлхийг хүсэж байгааг мэдж байгаа ёстой Музан. Аш удаан хугацаагаар унтсан арслан луу мэт аратуудыг чи сэрээсэн. Чамайг хизээч зүхтаалахгүй гэсэн амлалтыг өөрсдөө тэд өгсөн. Намайг алсан ч энэ бүгд өөрчлөгдөхгүй. Энэ бол хүн төрлөختний хоорондын холбоос чиний ганц мэдж чадахгүй зүйл Музан. Учир нь танаа төрөл бол чийл өгөх юм бол бүгд тусдах учраас. Энэ агаар гинэт л нөгөө зүг рүү салхилчихуу да. За энэ ч яах вэ?
чамд сүүлийн удаа үүнийг хэлэх гэсэн юм. Би чөтгөрийн нийгэмлэгээр тэрч бүхэл хашираа нараар хайрлагдаж ирсэн. Тийм ч учраас би үгсэн ч тэдний хүсэл мөрөөдөл мөхөхгүй. Ингэж удаан яриаг минь сонссонд баярлаа музаан гэж хэлж дуусахад хашираа нар бүгд түүний байгаа газар руу хурдалж байлаа. Бүх хашираа мэдээж Танжир очвос цайзыг харлаа. Музаан түүнийг яг алах тэр агшинд асар хүчтэй дэлбэрэлт байшин доороос гардаг. Музаан зүхтаж амжихааргүй тийм богинохон хугацаанд Убаяшки гэр бүл өөрсдийгөө золин Музааныг баагч болов тэнд тогтоох гэж амиа золиослон энэ байлаа. Хашираа нар бүгд л үүнд уурлан хамаг хурдаараа ирцгэлээ. Музааны бие нөхөн төлчөж дуусгах шөтгөрийн цусан урлагаар түүний биеийн хөдөлгөөнийг хязгаарладаг. Энэ бол Тамаяо. Өөрийгөө түүний нүднээс нуун өөрийнхөө хийсэн хорийг түүний бие дотор нь хийж чаддаг. Чөтгөрөөс хүн болох хор. Энэ байдлаараа Тамаяо түүнийг аргацааж байхад Кимэжима түүний дээд биеийг задартал цохилт өгдөг. Музаан бол энгийн эсээс ч өөрийгөө нөхөн төлжүүлж чадах хэмжээний хөгжсөн чөтгөр. Түүнийг зөвхөн нарны гэрлэл устгаж чадна гэх Убаяшкигийн таамаг инх үнэн болохыг Химэжима олж тогтоолоо. Ингэснээр түүнтэй үүр сайдлахыг тулаан эхэлнэ. Бүх хашираанууд нэг нэгээрээ ирцгэлээ. Музааны царайг тогтоож аван уур уцаар өшөө хонзон дүүрсэн хүмүүс Музаан руу дайрна. Гэтэл цохилт өгөх тэр агшинд тэдний доор хаалга гарч ирнэ, тэднийг доош нь авч явдаг. Мөн тэдний олж илрүүлсэн бүх чөтгөрийн нийгэмлийнхэн тэрхүү хаалгаар доош унан мөнхийн цамхаг руу ордог. Ингээд хамгийн сүүлийн дайны талбар болох мөнхийн цайзад бүгд орж ирлээ. Музаан тэдэнд би ганцаараа очиод өөрийгөө барьж өгөх хүн шиг байна уу? Ингээд та нарын там ирлээ. Химэн эснэр 5 дугаар сизон маань дуустдаг. Чөтгөрийн ангуучийн 6 дугаар сизон буюу мөнхийн цамхаг арк болон нар мандах цаг хүртэл гих аркууд 2025 онд Crunchyroll дээр албан ёсны эрхтэйгээр цацагдана гэсэн мэдээлэлээс өөр мэдээлэл байхгүй байгаа маа. Тэгэхээр дараа жил хүртэл баяртай. Чөтгөрийн ангуучтай. Хоног хоногийн хорвоо хэрэг